Тэгэхээр одоо миний хэмжээний энэ миний нэг цагийн дотор хийгээд байгаа ажлыг гадуур байгаа бүүнөр бол 1 2 3 сар явуулж штэ. Үн үртг нь хэдэн 10 саяар яригдчих штэ. Тэгэхээр тэр чинь өөрийнх нь амьдрал дээр орж байгаа юм боттойгоор яриад өгтөр хүн итгэхгүй гэд яах юм. Та нарыг яасан сайн таад юм бэ гэдэг намайг. Би тэгэхээр би тааж байгаа биш. Энэ зүгээр та нарын гараас авсан юм чинь компьютерд уншуулад энэ мэдээллийг би уншиж өгч байгаа. Тааж байгаа юм огт байхгүй. Тэгэл за ийм юмнуудыг чинь л одоо би засах гэдэг. Чам дээр ийм л юм болчиход байна. Энэ болгоны чинь засна. За би тань руу ирэхийнхаа өмнө таны дуулсан Тэнгэрийн тамхтай ижи гэдэг дуу сонсож байгаад ирлээ. За. Тэгээд дахин бас сонсоод баймар тийм гоё аялалгаатай. Тий. Тэгээ бас өгнүүд нь нутаг учиртай. Тэгээд та айгу гоё сэтгэлээсээ дуусан байгаа байхгүй. Тэгээд ер нь дуугаар засал хийдэг гэдгээрээ бас таны чинь хүмүүс их мэддэг шүү дээ. Тэгэхээр мэддэг намайг. Яагаад дуугаар засал хийн? Тэгэхээр би нөгөө энгийн сэтгүүлч хүний хувьд илүү их ингээд тэрийг сонирхоод байгаа байхгүй. Зөв. Дууны засал гэдэг чинь одоо бид нэр ингээ хүндрэл бэрхшээл гараад байна гэдэг чинь нөгөө симфоно тоглож чадахгүй хөвгөн гарцсан хөгжмийн зэмсэг болоод байна ш. Энэ тэнд янз бүрийн аялалгуу гараад байна штэ. Тэгэхээр чи одоо чиний энэ симфони найрал хөгжим чинь амьдрал гэдэг симфони найрал хөгжмөд чи тоглож чадахгүй байна. Хөвгөн гарцсан хөгжмийн зэмсгээр яаж тоглох юм? Чи яаж тэлчлээд энэ найрал хөгжмөд тоглож чадахгүй. Тэгэхээр миний дууны засал гэдэг чинь юу юм гэдэг чинь би дуу гаргана гэдэг чинь нөгөө хөгжмийн 7 нотыг янз бүрээр би ихшиглүүлээд байгаа ш. Янз бүрийн байдлаар ихшиглүүлж байна. Тэгэхээр энэ ихшиглүүлж явах хугацаанд нөгөө засж байгаа хүмүүсээ одоо өөрөөр хэлбэл энэ 7 нотыг янз бүрээр дуургаад тухайн хүнийг би хөглж өгöd. Тэгэхээр их чинь энэ дуу дуулаад ингэж яхад хүн маш их тайвширна. Тэгээ хөг аялгаунд хараад ихтер хүн зүгээр л сад тавиал уйлдаг. Бүр өөрөө ирэхгүй уйлдаг. Миний засал дээр уйлахгүй байх гэж бараг байдаггүй. Зарим хүмүүс ингээд уйлж байгаагаа бүр гайхдаг. Би уйлъя гэж бодоогүй. Миний нулимс өөрөө гараад байна гэж байгаа байхгүй. Би тэгэхээр нэлж байгаа. Би сүнсээр чинь альчилж байна. Сүнс гэдэг чинь тустай. Чиний энэ уурт бай гэдэг тустай. Сүнснээс ингээд дамжуулаад тасаахад Коко төгөлтийн киног та мэдхүү. За сонсч ирсэн би тэгтээ үзээгүй тий. Үзэг байгаа. Хөгөлтийн кинон дэр ингэдэг. Тэр зохиол маш сайтай гэж би зүгээр үзээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрний утга нь юу вэ гэхлээр бурхан болоож байгаа бид ингээл нэг 40 санагтна ингээл маш их гашуудна, маш их саналаа гин. Тэгээ мэдээж дараа араас ингээл өөртөөхөн боломжоор ингээ буян хийж байгаа ч гэсэн яг тэр сайн сайхны дараа ингээ дурсаж ярих нь багасаад байдаг гэдэг утга яваад байдаг. Тэгэхээр бид ингээд байнга ингэж бурхан болсон ч гэсэн тэр хүмүүсийг бид байнга дурсаж дандаа сайхан зүйлийг нь ярьж явах хэрэгтэй юм а. Одоо миний ээж маш уран байсан гэдгийг дандаа ярьж явах хэрэгтэй. Өр хойж хүүхдтэй ч гэдэг юм те. Тэгэхгүй ингээл талигач болсон ингээл мартчих болохгүй маа гэдэг тийм санаа явдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бурхан болоож байгаа бид байнга санаж дурсаж явах хэрэгтэй юу. Тэр нөгөө сүнс гэдэгтэй холбож би ярих гэдэг байхгүй юу. Зөв. Ярилах гэдэг байхгүй. Тэгэхээр бидний удмын мэдээлэл чи дурсаж гин үү дурсахгүй байна уу яаж вэ? Эннээс үл хамаарч танаа удмын мэдээлэл бидний бие дээр байж идэг. Тэгэхээр бид нар энэ удмынхаа сайн мөн мэдээллийг боломжоор бол сайныг нэтгэжүүлээд улам сайжруулад явах хэрэгтэй. Муугаа ангил хаяалаа. Яг зөв. Өөрөөр хэлбэл чиний зорилгоч миний зорилгоч ялгаагүй. Энэ замбар төв дээр ирж байгаа эрэгтэй эмэгтэй хөгжин залуу хятад монгол чигийн байх нь үл хамаарна. Энд хүн болоод төрж байгаа хүмүүс урд төрлийнхээ алдааг засах гэж сураг юм сурах гэж ирж байгаа. Сүнсний боловсролын төвшин зүгээр л ахих гэж ирж байгаа. Одоо бидний энэ замбар төвд амьдарч байгаа энэ үе чинь чи дараа төрлийнхээ бэлтгэлийг хийж байгаа. Тэгээд ер нь бол хүн гэдэг амтай 100000 жилдээ 15 одоо хүн бол төрнөө. Энэ төрөх болгондоо чи шат дахиад ингээд төрөл дэвшлээ явж явах хэвээр. Тэг өөрөөр хэлбэл чи 100000 жилдээ 15 удаа хүн бол төрснийхаа дараа удмаасаа нэг эцэг эхээс авсан бүх муу мэдээлэл засаа залаад сураад дэвшээд ингээд ахиулах, мэдлэгийн ахиулах юмаа сурж аваад буцах хэвээр байхгүй юу. Тэгэхээр би энийг хүмүүст ярихдаа амьдрал гэдэг чи их сургуулаа. Чи энэ нэг сургуульд ингээд шалгалт шүүлгээ нөгөөд амьдраад ингээд шат дахиад буцах хэвээр. Хүндрэл бэрхшээл гарч ивэл энэ амьдрал гэдэг их сургууль чамаас шалгалт шүүлгээ авч байна. Чи энэ шалгалт шүүлэгт бүдэрх ёсгүй. Чи яаж чигээл даваад гарах хэвээр. Даваад гар. Тий. Чамаас итэрсэн юм чамаас нэгтгэхгүй л байхгүй. Хувь тавиланг засах заслын дуу. Заслын дуу. За тэр дуучин хүртэл одоо тэгээд ер нь хүмүүс сонсоод байвал танд тэр сайхан одоо хиймэрийн сан уншуулсан юм шиг болно. Яг тийм шүү дээ. Гэсэн утга уу. Одоо энэ дууг чинь сонсоод явхад ажил бүтэж гин. Энэ дууг чинь сонсох дээр би ирүүлж гин. Энэ дууг чинь сонсоход унтж гин гэж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс одоо өглөө оройдоо ингээд дандаа 3 удаа уншаад дуулаад сонсоод явдаг хүмүүс хөвшил болгоцсон. Энийг хийхгүй бол ажил нь бүтгүй. Энийг хийхгүй бол дутуу нөгөө хоол идээгүй юм шиг болдог та адилхан юм болчиход байна шүү.
Тэгэхээр энэ дуу тийм гурвалсан юугаар гарч ирсэн ийм дуу болохоор чадал тэнхээ ихтэй. Маш өндөр. Зөвхөн энэ дууг сонсоод байхад л болоод байна. Шүтлэгтэй шүтлэггүй гэж бас хүмүүс биш үү? Тийм хурцсан гэж ярьдаг ч хүмүүс байна. Тэгэхээр тэд нар ингээд нийтэд нь өргөн хүрээнд авч үзсэн тийм асуултууд асуугаа жоохон шалгаах маягтай асууж шүү. Зүгээр. Жоо ядаргаатай байх вэ? За яах вэ? Зүгээр. За ээж талаас та тэр гарын ээж хэдийг авсан гэд. Тэгэхээр нэг 10 гаруй жилийн өмнө та энэ удган болсон гэж энэ одоо би мэдээлэл авсан зөв үү? Ер нь тэр талаараа нэг товчхон яриул. За 20 жилийн өмнөөс эхлээд ер нь хүн би жоохон бясалгал хийдэг болоод тэгээ ер нь би бол яг гадагшаа татгшаа айгүйх явдаг, жуулчсанд ажилтдаг хүн байсан юм л да. Орчуулга хийж, гайд хийж явдаг. Тэгээд нөө гадаад дотоод бас янз бүрийн үзэсгэлэн юм хүмд орны гадаад дотоод их явнаа. Тэгээ явах дээр би ягаад чинь тэгээд очиж байгаа газрынхаа дандаа массажинд маринд нэх орох дуртай. Тийм хоббитай. Тэгэл тэнд нь орчоод тэгэл би дээр энэ дээр даруул их гоё юм байна. Ингээд даруул гоё юм байна. Ингээд даруул гоё юм байна гээл би дээрээс оролцоод тэгэл тэр газрынхаа яг хийлгсэн номын цуглуулж аваад би зүгээр л өөрийн мэдлгүй тэгэл явдаг байсан. Айгүй амархан сурсан. Үнэхээр амархан сурсан. Би ингээл барайч болоод 5 6 сар болж хаад надаас өмнө 4 5 жил болцсон барайчийн бас илүү байдаг байсан. Ягаад гэвэл хүмүүс намайг сонгоод байсан. Нөгөө нэг барьж байгаа хүн гоё болоод тах. Тэр хүн айгүй хоббитай. Яг гоё болгоцсон шүү дээ. Ямар гоё юм бэ гэд хийж байгаа юмнасаа кайф аваад идэг. Тэгээд би өстэй айгүйх ажилтдаг болсон. Тэгэл бүр хүн нэмэгдээл явцсан. Тэгэхэд чинь тэгээд тэрэн дээр миний бөөгийн чадамж нөлөөлж исэн байгаа байхгүй. Тэгэхээр би бөө болохоос өмнө үржээ 10 жил барай засалж болцсон. Дээр нь бясалгалын багш болчихсон хүн байсан шүү. Тэгээ өөрөө засал хийдэг. Тэгээ миний найз нар айгүй гайхдаг байхгүй. Нэг итгэл өнөшлөхгүй ламдаж бөөдгөө хүн засаа ламма бөө болцсон. Тэгэлэр нөгөөдөл чи шоконд ороод итгэж чаддаг байхгүй. Чи одоо ямар сони зээгээ. Чи дээд сургуульд өгсөн 2 3 ингээд гадаад дэлтэй. Тэгээ ийм байж одоо нэр төрөө боддггүй юм уу? Чи барыг нөхрийнхээ ингээд жоохон нэр хүндийг унгаахад байгаа юм биш үү? Чи одоо хаана бол хаана ажиллаж хүн мөртлөө чигээд би чи кино инженер хүн шүү дээ. Сэтгүүл зүйн дээд одоо боловсролтой хүн шүү дээ. Тэгээ тийм бэ чи одоо гэлтгэхлээр би тэгтээ за би та нарт тайлбарлах дээр та нарын оюуны потенциал хөрөхгүй. Тамарч ш нөгөөдөл оюуны потенциал хөрөхгүй. Би хүн болгоны хийдэг юм хийдэггүй. Миний хийж байгаа нь би л ганцхан чадна. Тэгээд би тултал нь хийдэг. Тэгээ миний найз нар ойлгохгүй болохоор хэрэггүй дээ. Тэгээ хэрэг болоо цаг нь болох дээр яг хандаараа л гэж байгаа юм чи. Ойлгохгүй юм чи яриад байхаа. Би ер нь хүмүүст тэгж ярьдаг. Тэр нэг үгүйсгдэг хүмүүс та юу гэж хэлэх вэ? Одоо шилбэл бөө гэж тэгээд онгод тэнгэр буун гэж яг юу хэлээд байгаа ингээл тий. Тэгэхээр та яг онгод тэнгэр буугараа та яаж буудъя? Одоо зарим хүмүүс янз буу болгоны буулд өөр бүжин тоолон дэгдэлт гэж өөр байна гэж штэ. Тэгээд бидний далд мэдрэхүүд далд чатамж гэдэг чи өөр. Далд мэдрэмжүүд өөр. Тэгэхээр арц нуурын барай засалж бүгдээрээ байж байна. Яагаад арцгаа засч чадахгүй байгаа? Яагаад би ганцаараа засаад байгаа юм? Би арга авийн болцсон байж. Богинохон хугацаанд. Би яг үнийг хэлэхэд бүтэн цаг ажиллахдаа 30 минутанд нь компьютероор онцлоод мэдээлэл нь уншиж өгöd 30 минутанд нь ингэж явагдтыг. Яг 30 минутанд нь л би үүлээ хийдэг. Тэгэхээр энэ зүгээр нэг релакс массаж гэж цаг 30 минут үрдэг ийм массажнаас их өөр юм. Маш өөр юм. Одоо миний арцг нуурын барай засал биш. Би өөрийгөө монголчлоод өөрийн болгоцсон засал. Би нухаа зүуд болоод байхгүй. Тэгтээ маш оновчтойгоор хаана юу асуудал болсныг өөрөө мэдж байгаа болохоор яг тэрийг засахад хүн зүгээр болчихно. Массаж хийгээд цаг үрээд ах хэрэг алга. Суугаа ажиллаас болдго юм уу? Ихэнхдээ юунаас болдго? Их буруу ярьдаг. Хүмүүс ингээл далид сууснаар хөлөө ингэж ачиж сууснаас арц чин гажина гэдэг байхгүй. Үгүй. Арцны гажиг гэдэг чинь юу юм гэхээр ерөнхийдөө эмэгтэй хүний төрөлтийн процессыг буруу явуулдаг болсонтой холбоотой. Буруу. Монголчууд дээр үед яаж төрдөг байсан гэж аргаа тавираад суугаагаараа ингэж төрдөг байсан. Өөрөөр хэлбэл дэлхийн татах хүчийг татаж ураг ингээд дэлхийн татах хүчээр татагдаж гардаг байсан байхгүй. Ингээд суух дээр эйженч дүүлэн амьсгаас нь чөлөөтэй дэлхийн татах хүчээр гарч ингэж гардаг байсан байхгүй. Гэтэл одоо Европ одоо монголчууд бид нар бүгдээрээ яаж төрж чинь хөндлөнгөөр нь хэвтүүлчихэд тэгээд доороос нь татаад бүр болохгүй дээрээс нь гидснээс нь түлхээд хүчээр ингэж гаргаж шин. Дэлхийн татах хүчин чинь ингээ явж хахад бид нар хөндлөн тавьж иж ингэж гаргаж байна. Тэгэхээр төрөлтийг буруу удирдсантай холбоотой арцгны гажигтай болдог. Төрөлтийг буруу удирдсанаас. Ээж нь арцгны гажигтай бол энэ хүнээс гарч байгаа хүмүүс бүгд арцгны гажигтай гарна. Барилгын хундамент дали байвал ясмодон далигаад нурж ундаа хичнээн гоё юм хийсэн ч энтэй яг агаар нэг. Хүний арцэг ийм байх ёстой юм ингээд гачцсан байвал энэ дотор байгаа эд эрхтүүд бүгд хазаана. Нөгөө сав хазуулна, нөгөө сувган татна, нөгөө сувг нь ингээд яачин. Тэрүүгээр яаж үр төл орж жирэмслэх юм бэ?
савны гадуур явж байгаа жирэмсэлт асуудал үүсэж байгаа бүгдийн савны гажигтай холбоотой хэсэгчилсэн барай хийдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Би ягаадгүй цогцоор нь хийдэг учраас хэсэгчилсэн барай хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэлэр яг энэ лицей марцган дотор байгаа сав суулын ингээд жоохон барьж агаад тэрийн түр хугацаагаа тэгшлээд өгчөж байгаа юм шиг байна. Тэгэхээр хэсэг хугацаанд тэр өвчин намжина. Тэгээд цаана байгаа энэ арга ясна ингээд дали байгаа юм чи. Хэсэг хугацааны дараа энэ дотор байгаа эдгэртүүд бүгд дали шүү дээ. Тэгэхээр эн чинь төр зүр арга хэмжээ аваад байгаач зөвхөн тэрийг барих чинь. Тэгэхээр би хэлж байгаа Арцгны чин гажийг засаж чамайг жирэмсэн болгохын тулд би хөлийг чинь засах ёстой. Өөрөөр хэлбэл энэ далисан арцгийг чи би ингээд өгөөд. Тэгэхээр энэ дотор байгаа иргэд тэтгэрүүд бүгд тэгшлэн. Ийм зөрүүтэй хөлийг засаагүй энэ нуруу нугас энэ засардггүй байхгүй юу? Бас нэг имгэн Америкээс Лас Вегасаас ирж байна. Өвдгөө солиулчихсан. Тэгсэн чинь хөл нь ийм зөрүүтэй. Энэ хөлний зөрүү Арцгны гажийг засаагүй ч энэ юу ч солиод нэмэргүй гэдэг чинь энэ би энэ чи амьдралаараа батлаад амьдралаараа засаж байгаа хүмүүстээр хараад байна шүү дээ. Тий бас нэг хүүхэн байна интермедид бол 3 удаа хагалгаанд орсон гэж. Тэр нэг 56 долоотой нэрээ Мяралагийн биерхүү хүүхэн байсан. Тэгээ тэр бас намайг яаж явж байгаа чи орж ирээл засуулж байгаа байхгүй. Тэгэл нөгөөт чинь засал маслаа хийгээл хүлээ тэрээд миний тэрийг уйлчлаа. Юу яасан бэ? Яасан юундаа уйлаад одоо дараа чи орж ирэх гэдэг. Одоо болчих гэсэн чи. Гэхдээ их чи би 3 удаа интермедид хагалгаанд орсон штэ нурундаа гэж байгаа байхгүй. Тэгээ зүгээр болоогүй штэ. Гэтэл та нэг удаа засаад би одоо ингэ зүгээр болчиход байна штэ. Ийм юм байд юм уу? Гота чи ингээд би ингэж чам дээр мэдрүүлэхээс өөр яах юм бэ? Тэгээд ингээ удаан ингээ яваад байвал ямар үр дагавартай вэ? Ер нь тэрийг засуулахгүй ингээ яваад байвал. Өө тэр чин ерөөсөө тэр арцгны гажиг гэдэг энэ уурт бие дээр гарч байгаа өвчин ингэшлийг бүх шалтгаан энэс үүдэлтэй. Тэр нэг арцгны гажиг гэдэг юм гуулн болж өгвөл хүүхдийг аль баг дээр нь засчих ёстой байхгүй юу? Тэгээд манай мега багш энэ арцг нурууны барай заслын тэр одоо хүмүүсийн хөөцөлтөд явж явсан юм нь юу байсан гэхлээр энийг ангаах ухааны дээд сургуульд одоо хөтөлбөр болгож дунд сургуульд нь ч юм уу бүр хөтөлбөр болгож оруулаач гэдэг юм ярьсан. Нэгт. Тэгээд хоёрдугаард яг багшлах юм энэ одоо манай арцг нурууны барай заслын холбооноос ч юм ингээ заах мах юм гаргаж болно гээд тэгээд дээрэс нь одоо нөгөө эмэгтэй хүн төрхтөр няра хүүхдээ одоо өрхийн эмнэлгээс ирж ингээд үзээд ингээ эргэж тойроод яваад байдаг нэг 2-3 сартаад нь. Тий. Тэгэхээр тэгж эргэж тойроод явж байгаа хүнийг арцгийн засаад шалгаад энийг засчдаг болгооч ээ. Ийм хөтөлбөр хэрэгжүүлээч. Хүүхдээ ингээ багаас нь энийг засаад өгвөл эрүүл үндэстэн гарах байсан байхгүй юу? Тэгсэн чинь энийг дэмжээгүй шүү дээ. Тэгээ бид нар бүр тэгэл тэр шооч гээл ингээл бичиг цаасаа аваад бид нарыг хэдэн сар явуулаад сүүлдээ би залхаа за бид нар залхаа за волейбол ерөөсөө юм байхгүй маань тэгээ болсон шүү дээ. Харамсмаар байгааз. Одоо тэгээ сүүлийн үед бол энэ хөгжилтэй орны ангаах ухааныхан яг хөндлөнгөөр ингэ төрхийг одоо болоод байгаа ш татгалзаад байгаа шүү дээ. Одоо хөгжилтэй орнуудад яаж яах гэхээр хүн гэртээ ванда суугаагаараа төрж байна. Усаар. Усанд сууж ээж төрүүлж шүү дээ. Тэгээд тэрийг төрүүлээд явдаг эмч сувлагч хүртэл байдаг болцсон. Кейсүр хагалгаа бол бас адилхан уу? Кейсүр хагалгаа гэдэг чинь ерөнхийдөө би яна одоо эмчнэр их дургуутсгал байх та. Кейсүр хагалгаа гэдэг чинь арцг марцг гачих тэр хүндрэлтэй төрөлтэй огдох гэдэг байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрийг хөнгөлцгөл амраар нь кейсүр хийдэг байхгүй юу? Тэгэхээр кейсүр хийх гэдэг чинь жамын ёсоор төрөхгүй. Одоо хүүхэд тэр ээж энэ өвдөлтийг мэдж явах ёстой. Тэр хүүхэд бас энэ зам бүтээд ирэхийн тулд тэр бүх зовлон хүндрэл бэрхшээл энэ өвдөлтийг туулж ээж энд гарч ирэх ёстой байхгүй. Гэтэл энийг нотлоод баг тэгэл гарч шít. Тэгэхээр чинь эн чинь дархлааны системд холбоотой. Тэгээд ээжийнх нь одоо нэг өвдөж зовж гарч байгаа хүүхд ээжийн сүүмүү орхоос эхлээд энэ чинь бүгд эн чинь жам жамаараа л явах ёстой байхгүй. Тэгэхээр жам бус бид нар хийгээд шít. Тэгэхээр энэ ээжийг ч зовоож ийн нөгөө төрж байгаа нярагч зовоож байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр чи аль талаараа илүү унт чинь тэрийг анзаар. Тэгэхэд л чи гажигтай талаараа унтж чадахгүй, эрүүл талаараа л унтна. Тэр тал нь нэвтэйхэн чи тэр талаараа л унтна. Тэгээ арцгны гажиг инхний чаданд нэг уяах байжгаад жоохон удаад хавсраад ингээд ирэхтэрээ хавсарсан гажиг болоод явна. Хасарсан гажиг болох тэр хөлийн татаад үцхтэр яг ингээд тэгшгэн байдаг. Тэгтээ тэр хүн нэг талаараа ч унтж чадахгүй дандаа холбирч унтна. Ерөөсөө ивэ олохгүй. Ингээд ирэхтэр тэр хүн үшээ хавсарсан гажигтай болцсон байна гэсэн үг. Тэгээд нөгөө морьтой хөдөөний хүмүүс бас ингээл ингэсэн тахалцаад байдаг шүү дээ. Ирчүүл тэр чин сайндаа ч ингэж байгаа юм биш. Энэ талаараа сууж чадахгүй болохоор эрүүл талаараа суугаад ингэж давлцаад байгаа байхгүй. Зинхэн дээр олон нөгөөдөө ч яг ингээл ихцэн суух хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тийм. Тэгээ эрэгтэй хүмүүс ч гэсэн өөрийнхөө шээсийг анзаарах хэрэгтэй шээж явах та. Хэрвээ арцгны гажигт бол сайтан дали шийдэг л байхгүй шээс нь. Нэг үдчлээ. Ер нь анзаараад байвал мэдрэх юм аюу их байна. Мэдрэн. Та нар тэгээ бас зургнуудаа их хар. Зургнуудаа харж байгаа та нар хаашаа гэлж иж байна. Тэрийг хүртэл харалтаа. Тий. За бас нэг зүйл асуугаад байгаа. Хорт хавдар.
Хорт хавдрал одоо бүр залуужж байна, маш их хүүхдүүд өвдөж байна. Энэ гэтэл энийг Европ хангаах хонд бол эмчнэр шууд 1-2 дугаар үедээ та нар эрт дэлгэрүүлж чадахгүй байна те, дандаа оройтс байна ирж гин гэдэг эмчнэр бол. Тэгээд юу яадаг хүүхдүүд их өвдөж гин гэл те. Тэгээд ингээ хорт хавдрыг л ингээд гэтэл энэ хорт хавдрыг одоо чангаан зэдгч гэдэг юм уу B17 гэдэг нэг витамин гараад ирлээ. Гэтэл ангаах талдаа бол B-ийн төрлийн витамин хийх тусам одоо тэр хорт хавдрын эдсийг маш тэгчээдэг юм аа. Улам одоо юм их болгодог гэд ингээ яриад байдаг тийм. Гэтэл энийг та одоо олон жил ирнэ энэ хүнтэй ойр юмс ингээ судалгаа хийсэн хүний хувьд энийг ер нь яаж олж хараад байгаа бол таны зүгээс би бас энийг сонирх. Нөлөөлдөг шалтгаан их байна. Маш их байна. Тэгтэл ер нь эцсийн бүлэгтээ тухайн хүний сэтгэлтэй л холбоотой байдаг. Сэтгэл бие нөгөө сүнсэн бие далд биетэй холбоотой. За тэгээд тэр далд бие чинь эвдрээ тэмхрээд ирэхтэр л уурхт бие дээр асуудал үүсдэг шүү дээ. Гомдол, цөхрөл, уур хилэн те энэтэй холбоотой бол ата ажигтөө гэдэг энэ буруу бодол сэтгэл гэдэг чинь хүнийг өөрийн дотроос нь эвдэлж идэг гэд. Хүүхдүүдэд тэр хэрэгтэй хэрэггүй хоол өгснөөс болж хүүхдэд мэдгүй хавдар үүсээд байна. Дээр нь хүүхдүүд ер нь ямар байх нь эцэг эхээс шууд хамааралтай. Хүүхдүүд чинь 17, 8 нас хүртлээр ээж аавынхаа эрчим энерги донд байж идэг шүү дээ. Тэгээ одоо над дээр ирж байгаа манай хүүхд ингээд өвдөд байна. Одоо хүүхдээ л яа би яах вэ гэдэг байхгүй. Би уучлаарай. Хүүхдээ чи өвдөж байгаа шалтгаан чамд байгаа. Чи засахгүйгээр би хүүхдээ чинь засаж өгч болно л доо. Энэ хүүхд чинь нэг 5 хоног 7 хоног гоё байна. Чи засуулааг бол хүүхд чи эргээд муухай болно. Тэгэхээр энийг худлаа засмааргүй байна би. Чи хүүхдээ үнэхэрийн зов санааж сандалж байвал чи эхлээд гоё бол чи энерги өвд өөрөө гоё бол дараа нь энэ гоё энергиэрээ хүүхдэд тэтг. Тэгэхэд хүүхд зүгээр болчих юм байхгүй. Тэгээ сүүлийн үед хүмүүс ч одоо хүүхдээ хүлэхэ болчихжээ. Тий зарим ч сүү ордгоо бах. За зарим нь ч одоо тэгээд хөхөө мохоо олчихно гэд цэвэр уугчин намар гэж боддог болцсон юм шиг байгаа даа. Гэтэл яа тэр нөгөө үл өргөдөг шиг буцаад тухайн үед өөртөө аюух амар гоё л сонгож байгаа мэт боловч дараа нь хүүхдээр нь дамжаад бас ахаад өөртөө сөрөг юм ирэхгүй яа. Эхийн хайр ер нь хүүхд өхүүлэг гэдэг чинь тэр хайр ээжийн ичим энерги тэр сүүгээр явж яадаг байхгүй. Өөрөө сүнсэн би харц би ямар сандыг ингээд миний өөрийн мэдрэмж би 2 хүү төрүүлсэн. Би хүүхдээ хөхүүлж яхад ингээд бүр амар аз жаргалыг мэдрээд надад хайр ундардаг байсан шүү дээ. Би тэгээд энэ хүүхд хөхүүлэх гэдэг ийм гоё юмыг эмэгтэй хүн болгон л мэдэрдэг байгаа. Ямар гоё юм бэ гэж боддог байсан шүү дээ. Тэгэхээр хөхүүлж үзээгүй хүн бол тийм юм мэдрэхгүй байхгүй. Гэрийн бүг гэж ярьдаг те. Гэрийн бүггүй болцсон айл байна гэл. Яг бол гэрийн бүг нь алга болцсон учраас энэ айллаас хэрүүл тэмцэл өвчин зовлон салахгүй байна гэх. Тэр яг үнэхээр айл болгоод гэрийн бүг гэж байдаг юм уу? Тэгэхээр би хүмүүсийг хэлдэг. Чи шүтлэгтэй байна уу, шүтлэггүй байна уу? Энэ огт хамаагүй. Чи 90% далд биетэй. Чи мэдгүйгээс үл хамаарна. Чи тэртээ тэргүй дард тэнцтэй холбогдно. Таталцлын үйл чамд үйлчлэнэ. Тэглээ чи муухай явах юм бол муу юм ал татна. Тэмүнтэй таарна, тэмүнтэй орооцолтоод явна. Чи гоё яваад баярлаад баясаад хүн туслаад явах юм бол чи дандаа тийм хүнтэй таарна. Дандаа чамтай гоё юм болно. Таталцлын үйл гэж энийг хэлээд байгаа шүү дээ. Тэглээ чи гоё юм татъя гэж бодвол чи өөрөө гоё бай. Гоё үг унгаа, хүнд гоё юм хий. Тэгэл чи гоё юма таталтаа. Урд цагт бол байгалийн одоо маш том нүглэг байгаас сүтгэх гэж үздэг байсан юм байна л да. Одоо энэ яг хэвээрээ үсттэй. Хэвээрээ л би яд юм бэ? Байгальтай маш их юм зүйлс хандах. Алт мөнгө одоо тэр нүүрс гэдэг чинь зүгээр чи хар ухаанаа тайлбар дэлхийн ээжийнхаа 5 цул 6 сая хүртэлэг чи онгочод шүү дээ. Ерөөсөө энэ бүтцэн юм шүү дээ. Ийм юмд онгочод байна. А гэтэл тэр металл зэтал тэр юмнууд чинь байж шүүлт явж яж агаар ус тунгалагшиж бид нар эрүүлэр амьсгалж эрүүл ундаа ус ууж одоо гой жимс гин идэх ёстой байх нь шүү дээ. Нөгөө мал чинь гой зөв одоо өвсөө идэж бид нар эрүүл махаар хүнслэж эрүүл байх ёстой байх нь шүү дээ. Тэгэхээр одоо энэ голдрал алдагдаад байна. Одоо сүүлийн үед энэ их хурлын гишүүд нөгөө фермерийн аж ахуй гэж юм яриад ирж байна. Энэ фермерийн аж ахуй гэдэг чинь ерөөсөө сүйтгэх хөтөлбөр. Яагаад гэвэл нэг хүн одоо үнэний фермтэй боллоо гэхэд тэр үнэгээ гаргаж гарахгүй зүгээр л нэг юм битүү байшинт л одоо нөгөө обвиас юу юм тэрүүгээр л толдоод бэлэн юм өгөөл витамин өгөөл сүүгийн нэг болох гол тэнцээд байна. Одоо тэгээ фэйсбүүкээр явах чинь дэлэн хүн даахгүй болсон үнэ явж шít. Ич гений өөрчлөлт гэж энийг хэлээд байгаа шít. Бол монголчууд нөгөө дахиа иддгүү, загас иддгүү хүүхдүүдтэй ийм юм байсан шít. Гахаа мах иддгүү. Тийм. Тэгсэн чинь одоо ингээл энэ KFC-гээр гарч ийн штэ. Орой болгоом. Тэгээд чи бодоод үзлээ одоо тэр дахианууд чинь хятадууд чинь нэг дахиад ингээд 10 хэдэн нөгөө ийм далавчтай болгоод гормоны өөрчлөлт оруулчихад штэ. Одоо бид нар гормонд өөрчлөсөн тийм яг л энд идэд штэ. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн эмсээд эмэгтэй хүн ирсээд байгаа чинь
гормоны өөрчлөлтийн өмнө дуугаад бидний хоол хүнсээрээ тэрний нөлөөнд орчоод одоо өөрчлөлт нь ороод шүү дээ. Ер нь танд маш сонин санагдаж байгаа зүйл юу байдаг вэ? Сонин гэж хэлэхээр амьдрал мэдгүй хүмүүс тэр дээшээ гарчаад байгаа юм шиг надад санагддаг. Энэ сүнсний боловсролын төвшин яригдана. Тэгэхээр зөвөр нөлөөлж явах хэрэгтэй. Яг үнэн. Зөвөр бидний хийж байгаа үйлдэл, ярьж байгаа үйлдэл энэ хүнд нэрээ тийм шүү, тех хэрэгтэй юм байна шүү гэдэг үйлдэлийг өгч явах хэрэгтэй байхгүй юу? Энэ сүнсний боловсролын төвшин гэж яригданаа. Тэгэхээр бид нар дээр энэ зөвөр бодож байгаа, ярьж байгаа сүнсний боловсролын төвшин сэрцэн үнийг тавих хэрэгтэй байхгүй юу? А дээр бол мөнгө ботцсон, баяжцсан. Тэгэл одоо ингээл мөнгийг цацаад ингэж байгаа юм мөнгө олж чадчих байгаа болохоор би улсаа мөнгө олуулна гэдэг байгаа байхгүй хаана мөнгө олуулаад байгаа олсон мөнгөнд харин идэж угаад шамшигтуулаад улсад чинь юучгүй болгоод шүү дээ. Одоо ийм юм ярьж болж ийнэг үү юу. Одоо энэ баячул гэл энэ том хүмүүс ч одоо чухам зүгээр том римбүүчээ том ламнарл шүтээд шүү дээ. Сарын шашны том хүмүүст очиод л хуралдах уншуулаад даатгуулаад чухам зүгээр л ингээд шүү дээ. Тэгэхээр би тэгдээ. Тэгээд над дээр ч гэсэн хүмүүс ингээд та даатгалтай аваач мааваач гэж ирдэг л дээ. Би тэгэхээр үгүй гэдэг. Би чамаа яасан гэж даатгах хэвээр. Ер нь даатгалд ороод байгаа хүмүүсийг би өөрийнхөө үзэл бодлыг ярихад тэд нар буруу зүрх юм хийснээ мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр үүлэн өрөө тэр хүнээр нэмэглүүлэх гээд байгаа байхгүй юу. Ном уншуулад мөнгө уншуулад тогсоож агуул өөрөө буруу юм хийгээд идэг. Тэр нэг лам номын уншаад тэрийг цайруулах гэдэг шүү дээ. Тийм байхгүй байхгүй юу. Байхгүй. Тэр өөрөө л намайг цайруулж байгаа. Би тийм дом лам даатгуулсан. Тэгээд тэр миний өмнөөс ном уншаад байгаа. Би яасан ч яах вэ гэл тэлчлээд байгаа байхгүй юу. Үгүй шүү дээ. Үйл үр гэж юм байна. Тэр яг одоо гоё байгаад ээж болно. Заавал өөрөөр нь нийтлүүлнэ. Үр хүүхдэд нь нийтнэ. Үр хүүхдэд нь зовж байгаа хүнийг хараад ээж аав 50 байж чадахгүй л байхгүй. Гэр бүлээр нь ерөөсөө тэгж л ирдэ шүү дээ. Чи өөрөө ойлгохгүй бол эхнэрээр нь үр хүүхдээр нь ах トゥ амрагсаад гарна. Дамнуулж явагдана. Тэгэхээр монголчууд ер нь язгуур бас мөн үү? Монгол ер нь язгуур бас мөн үү? Мөн шүү дээ. Одоо та нар зүгээр хар ухаанаар л бодлоо. Эзэн бог Чингис хаан ч сая хүрэхгүй тэр цэргээр Тэнгэрийн талыг эзлээ явж байсан шүү дээ. Сая хүрэхгүй цэргээр. Тэгээд одоо тэр үеийн хаадууд, ноёдууд, жанждууд гэдэг чинь үндсэндээ бүгдээрээ бөөнөр байсан шүү дээ. Хаттууд нь бүгд удагдууд байсан. Тэгэл одоо энэ гадаадынхан ч юм уу одоо энэ зарим орчин үеийн хүмүүс хэлдэг шүү дээ. Монголчууд зүгээр нэг хаттай булааталтаа л аяндаа хийгээд байлдаад байдаг байсан гэж ярьдаг. Үгүй уучлаарай. Хаттуудын энэ том ноёдуудын одоо хаадуудын хаттыг бэлддэг отог омог гэж байсан. Тэнд бүр мэргшүүлээд бэлдээд ингээд хаттуудын бэлдэж өгч тэгээд тухайн отог омгоосоо хаттууд авдаг байсан шүү. Тэгээд хаттууд нь Монголд одоо удагдууд байсан болохоор мэдрэмж аягүй өндөртэй хизээ дайнд гарахыг альсгүй ирж байгаа аюулыг хаттууд төрүүлж мэдээд ноёнтондоо жанжтай хэлдэг юм л байсан юм аахгүй юу. Тэгэхээр одоо гадаадынхан одоо энэ хатнаас нь салгачвал наа чи нүдэн балаач ихэн төлөө болнооч гэдэг юм уу юм сайн мэдхгүй ингээд ирнэ энэ хатна ингэж энэ ноёнтондоо их сайн нөлөөд байна хаандаа нөлөөлөд байна ч гэдэг байсан байхгүй. Тэгэл одоо хүлгүү гарахгүй болох гэж л нөгөө мундаг хаттуудыг хулгаалаад булаацлаад дайтдаг л байсан байхгүй юу. Эр хүн гэдэг чинь ер нь бол гэр бүлээ гадны довтлог гадны юмас тогтдог. Тэгээ эдийн засгийн хувьд тогтвортой байдлыг хадгалж явах үүрэг эр хүнд байдаг. Ийм хүнд болохоор олоод ирээд хумсан юмыг нь хүнд хаашаа зарцуулж яаж зархан зарцуулахыг эм хүн мэддэг байсан. Тэгэхээр эн чинь байглаас ийм байхгүй юу. Тэгээд байглаасаа энийг монголчууд яг ингэж хийдэг байсан байхгүй юу. Тэгэд бид нар хүчрхэг байсан байхгүй юу. Тэгэхээр эхнэрээ сонслоо гэд хүн хизээч буруудахгүй байхгүй юу. Эмэгтэй хүн гэдэг чинь тийм. Одоо нэг залуучууд бол ингэж яриад байгаа шүү дээ. Эхнэртэй базуулсан гэл. Гэтэл нөгөө талдаа хатан ухаан гэл тий. Хатан ухаан байхгүй юу? Бүхэн чинь тэр холбоотой. Хатан ухаан гэдэг чинь л тэр дотоодын ямиг зохицуулах нь эмэгтэй хүний ухаан эр хүнээс илүү байхгүй юу? Өсөн богино эмэгтэй тэр чигээ өсчгээ богино ухаантай гэл. Тий тэгдэг тэр үгүй. Тэгэл эхнэрээ сонсоод эхнэрийнхээ үгэнд ордог болоод муу явсан мундаг одоо амьдралаа алдахгүй маш тийм тэгш явж байгаа ирчүүдийн ард бол тэр хатан ухааныг зардаг эхнэр байдаг байхгүй юу? Сайн эхнэр байж байдаг. Тэгэл ер нь тэгээд их нөхөр хүн хэр их амжилттай байна яг үнийг хэлэхэд эхнэрээс их хамаардаг. Ард нь ямар эхнэр арын дааж гэр орныг авч явж байна. Яаж чигийг өгч байна. Тэр чи эхнэр хүн л чигдүүлдэг байхгүй юу? Гал тахихыг бас орон сууцнд хийж чадахгүй байгаа. Тэгэхээр яг тэдгээр ер нь ямар тийм энгийн аргууд байдаггүй. Тэгэхээр гал голомтоо цэвэрхэн байлгаж хэлдэг. Би тэгэхээр эмэгтэй хүмүүсийг плетгээ маш цэвэрлэхэн байлгаал гэж хэлдэг. Тэгээд би тэднийг тэгдэн гал голомтоо ариулж ингээд цэвэрлэж баясгах, гал голомтоо баясгахын тулд яадаг гэхээр плетгээ нэгдүгээр аягүй цэвэрхэн байлгах. Хоёрдугаарт ингээд нөгөө индукцэнч бай, зүгээр ширмэнч бай тэр чинь улаагаад халдаг шүү дээ. Тэгээд талах дээр нь би хүмүүсийг тэгдэн жоохон хомоол ингээд өөрүүлчих.
Ингээл уугаа сайхан болчихно. Гал гамтаа цэвэрлж чинь. Айсгүй жоохон ганг тавиад ингээд уугч. Эн чинь ууг чинь. Ер нь бол гэр орны цэвэрлэгэнд би ургаан арцыг аяг зөвлөдөг. Ягаад гэвэл ургаан гарц чинь нэгдүгээрт нөгөө мөчр штэ. Хатаад ирэхтэрээ тэр чинь нэгдүгээрт гал гарна. Хоёрдугаарт нэг чад бат гэд дуурдаг ш. Тэр чинь бас домын үйл байхгүй. Тэр чимээ нь өөрөө. Дээр нь тэр чинь утаа гарна. Тэгэхээр зөвхөн чи ургаан арц ашиглахад чад бат дуун гарлаа. Гал нь гарлаа. Утаа нь гарлаа. Энэ гурван янзаар ингээд чи гэр доторх байгаа сэвэ арилгах нь байна. Айлсгүй чи нэг хонхтой байдаа. Би хэлдэг гэр орноо цэвэрлжээ та нар ийм жингнүүлдэг дуургадаг юмтай байцгаа. Тэгээ тэр ургаа гарцаар гэр орноо аяйгүй сайхан цэвэрлээд ургаа гарцаар тойруулаад ингээд мөчрөө бариад явчих. За тэгээд хонх замар дуургачих. Тэгээд юм аяйгүй эмх цэгцтэй тавьж ихэл. Ингээл чи гэрээ цэгцэнд ороод энерги ингээ гой болгоод ирэнгүүт хүн цаанаасаа тайвшраад гэртээ баймаар болдог. Хэрвээ хүн ормоор гармаар болол гэртээ тогтож өгөхгүй байна гэдэг байгаа чи гэрээ ирчиж муухай байна. Тэгэхээр би домын үйл хий. Гэрийнхээ хажууд нэг ташууртай бол гаднаас муухай газараар яваад ирсэн бол өөрийгөө ингээд ташуурдаад гүвөөд ингэж жагаад гэрчлүүгээ орчээ гэж хэлзүүлдэг. Ийм хоёр ном. Энэ одоо хоёр дахь хэвлэлтнэ гэж ойлгож болох уу? Үгүй ээ, хоёр дахь биш. Энэ нь долоодох нь. Энэ нь дөрөвдөх нь. Хамгийн эхэлж энэ номыг гаргасан юм. Одоо тэгэл би нэг 500-аар 1000-аар гаргаад байдیں۔ Энэ 6500 гаргаад борлогдсон ном. Би тэгээ дахиад хэвлүүлсэн. Энэ болох дээр 3500 гараад борлогдоод дууссан ном. Би дахиад гаргаж байгаа. Би тэгээ номоо хизээч гадуур зардаггүй. Гадуур зарах дээр чи баг 30-40% нэмэгдчих гээд байдаг үн. Би үнийхээ үнийг нэммээргүй байна. Би тоосон даруулж тэр номын санд би байлгамааргүй байна. Тийм учраас би хизээч худалдаагаар зардггүй. Энэ өөрөө надаас гардаг. Тэгээ миний яг нэг үйлчлэгч хөргөлт хийдэг. Тэгээд авах гэж байгаа хүмүүс нөрөлөө шилжүүлээл тэгэл номоо хөргөлтөд давна. Эсвэл өөрөөсөө ирээд давна. Тэгээ миний номонд энийг хэргийг гаргаад ашигласан хүмүүс маш их байдаг. Тэгээ энэ үр дүнг мэдэрсэн хүмүүс энэний хойноос хөөцөлддөг. Тэгээд энэ номуудыг гэр бүлийнхэндээ, ажлынхандаа, хамт олондоо баяр болох дээр авч бэлэглээд байдаг. Цагаан сар болох дээр би биэнд аягүй бэлгэлдэг шин. Тэгээ энэ цагаан ном нь энэ аз жаргалын аминд юм бол ер нь бол хүн өөрийнхөө далд мэдрэхүйг ойлгож хүлээж авахд маш их хэрэг болно. Энэ домхон арга ухаан дээр ер нь л өөрийгөө яаж домнод засах ёстой, гэр бүлээ, үр хүүхдүүдээ, ажлын байраа яаж амжилттай явах ёстой. Өөрөөрөө өөрийгөө засахад суралцаал гэж би зөвлөдөг. Тэрнээс надад дээр гэж би хэлдэг. Тэгэхээр энэ номон дээр янз бүрийн домын үйлүүд байдаг. Монголчууд ер нь бол өөрийгөө засах чадамжтай ш. Бид нар тийм үндэстэй. Тэгэхээр одоо бол бид нар мэдлэггүй болцсон. Итгэл үнэмшил муу болсон. Тэгэхээр өөрийгөө засах арга ухаан нь байхгүй болцсон. Унтарсан, мөхцөн. Тэгэхээр би энийг гаргаал ингээл дуулаад хурдаал 70 хэдэн цагийн ингээл лайв маяг явуулаад байгаа чинь энэ намайг сонсож байгаа дагж байгаа хүмүүсийн сүнсэн сэрэж өгöd байгаа. Сүнсэн сэрээд өгвөл энэ чинь нэр ийм учиртай байна, тийм учиртай байна гэд тэгээ би домын үлээд хэлээд өгсөн байгаа. Чи нэг ингээд засаад ирэх, ингээд засаад ирэх. Сүнсэн сэрцэн хүн домын хэлэхтэр өөр дээр яаж үйлчилж, яаж гоё болж байгаа тэр дороо мэдэрдэг. Тэгэн гот эн чи ийм гоё байд юм биш тэгээ хийгээд ундаг байхгүй. Тэгээ чи миний санал болгож байгаа домын үлийг хийгээд эхлэнгууд танаа удмын өөрийн хийдэг домын үйл гэж бас байдаг хүнд. Тэр чин сэрээд ирнэ. Тэгэн гоо чи өөрийгөө засаад ирнэ. Эн чин сүнсээ сэрэх гэдэг чинь ш. Тэгэхээр чи өөрийнхөө арга хэмжээг өөрөө олноо л гэсэн үг. Манай пэйжийг дагдаг. За манай YouTube суугийг сонин подкастыг зорж үздэг. Эдгээр энэ одоо эрхэм сайхан хүмүүст та нэг сайхан ёроол болж өгвөл нөгөө хууртай ёроолоо талбиж болох уу? За. Тийм тэгэхээр энэ хуурын заслаараа нэг хийж өгье. Тэгээд нөгөө нэг айгүй гоё хүчтэй дуугаад байгаа шүү дээ. Тэрийгээ сайхан дуулаад өгье. Тэгээд нэг ийм хоёр юм хийхдээ намайг сонсож байгаа танаа одоо дагагч нар чинь энэ заслын үйл болноо. За баярлалаа. Тий нэг ийм юм ичээ. За одоо энэ хуураараа тоглоё. Хүмүүс манай хууранд айгүй дуртай. Одоо сүүлийн үед миний хүмүүс тэгээд байгаа шүү дээ. Лайв ингээ гаргацсан. Багшаата дан хуураараа нэг юм гаргаач. Айлсгүй дандаа зөвхөн заслынхаа дуугаар тэгтээ хөгжимтэй биш зүгээр өөрөөрөө дуулчих гэж байгаа. Хүмүүс тэгэхээр чин таны заслын дуу хөгжимтэй дуулах хоёр өөр. Тэгтээ сүүлийн хоёр дуу гоё л доо л гэж байгаа. Тэгтээ та өөрөөрөө дуулах гэж байгаа. Тэгээ би бас бодцсон л байж байгаа. За ингээд танаа үзэгчдэд хуурын заслыг гэж өгье. Сайхан үдэ анаа тайвшраад сонсох хэрэгтэй. Зүрхэн дээрээ гараа тавьж болно. Зүгээр л мэдэр.
За. Хуурын таталгаа хийгээд өчлөө. Одоо нөгөө Тэнгэрийн дамгтай ижи гэдэг дуугаа дуулж өгье. Энийг бол хүмүүс үнэхээр шүтдэг. Би ч өөрөө энийгээ дуулах дуртай. Тэгээд энийхээ хэргийг гаргаад явж байгаа манад агчид маш их байдгийн. Тэгэхээр тэр дуугаараа Өвдөөсөн ялхас минь хүчрхэг шүү өндөр тэнгэрээ хараад инээгээрээ аз жаргал ухаантан оршдог юм агуу бүхний оросо ирж алаарэ тэнгэрийн хөх монголомэн аммаглан байр замбын балчирхан цэцэгсэмэн ийхэд байр бурхан сэтгэлээ дэвсээд их шигтэй хура татида мөрхөг бүхэ үргэн адаага тэ мөрхөг бүхэ үргэн адаага тэ хоре Ингээд танаа үзэгчдийг сайхан хураалаад дуу болон хуурийнхаа заслыг хийгээд өглөө. Бүгдээ амжилт. Баярлалаа. Хорвоогийн хамгийн сайхан бүхнийг баярлалаа. Ерөөл дотор шултгай. Ингээд танаа үзэгчд болон танаа хамт олон бүгдээрэнд нь амжилт хүсье. Би биенийхэн төлөө байцгаая. За баярлалаа. Ерөөл Баатар шгэ. Баярлалаа. Баяртай.